Баянсэлэн гишүүн. За баярлалаа дарга. Энэ үндэсний хөтөлбөрийг бол өнөө гишүүн зөвлөх бол тайлбарлаад хэлээд байгааг ойлгож байгаа маа. Энэ бол ганцхан авилгатай тэмцэх газрын асуудал биш гэдгийг ойлгож байна. А гэхдээ бид нэр суур фундамент дээр суур байшингийнхаа суурийг босгохдоо зөв суурин дээр эхлүүлэх ёстой байхгүй. Энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагынхаа өөрийнх нь эрх мэдэл тэр чиг үүрэг статусыг тодорхой болгохгүйгээр яаж бид өнөөдөр цаашаа явах юм бэ? Яаж энэ байгууллагынхаа салаа мөчрийг бий болгох юм бэ? Бүхэл бүтэн дарга нь өнөөдөр энэ албан тушаал дээр тэнцэхгүй гэд бичиг өгсөн тохиолдолд бид өнөөдөр хаан заргалтаа мэдгүй сууж л байгаа байхгүй юу? Өнөөдөр шүүхээс, прокуророос, авилгатай тэмцэх газрын албан тушаалтан, албан хаагчдын хүний эрх зөрчсөн асуудал дээр хэн хариуцлага хүлээлгээд байгаа юм бэ? Өнөөдөр тэрнтэй харьцаж байгаа өнөөдөр улсын хурал ямар ч чадамжгүй байгаа шүү дээ. Энд сууж байгаа гишүүдийн ихэнх нь барьцаалсан байгаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар барьцаалах үндэслэл нь эсвэл бизнес эрхэлж байгаа эсвэл улс төрийн хараат байдалд оруулахаар яагаад тэгж үзээд байгаа вэ гэвэл та бүхэн мэдж байгаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар чинь шалгагдаж дуусаагүй хэрэг дээр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслэр ил болгоод гин буруутайг тогтоодог. Тэрнийх нь эрх мэдэлтэн шүүх нь авилгатай тэмцэх газар шалгагддаг учраас дуугаа хураадаг, прокурорын дуугаа хураадаг, байцаагч нь тушаалаар ажилладаг. Ингээд тэр хүн гин буруутай. Өнөөдөр тэр хүнийг удаан хугацаагаар мөрдөж шалгадаг тэр газар нь авилгатай тэмцэх газар. Бүр хоригтой бүр Төв аймгийн мөрдөнд хорно. Дамжуулж авчраад 461-д хорно. Тэгээд тэр хүнийг гин буруутай гэдгийг бүр хэвлэл мэдээллээр зарлчихна. Бид энэ талаар зөндөө хэлжсэн, ярьжсэн. Энэ асуудалд хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй байгаа. Ерөнхийлөгч, ерөнхий шүүх, ерөнхий прокурорыг томилдог учраас бид тэр хүмүүст мянга хандаад нэмэргүй. Тэгээ энэ асуудлыг цаашид яаж зэгцэлэх юм бэ? Үндэсний хөтөлбөр гаргах нь зөв. Гэхдээ энийг хэрэгжүүлэгч байгууллагынхаа чиг үүргийг бид өнөөдөр тэр эрх зүйн орчинг нь боловсронгуй болохгүй бол энэ явахгүй. Энэ явахгүй. Ингээд энэ улс төрийн хараат байдал тийм үү хэрв зэ би нэг бизнес эрхэлдэг бол аль эзэн би амаа хамхиулсан сууж байгаа. Ягаад гэвэл намайг авилгатай тэмцэх газрын эсрэг ингэж ярьдаг гэж. Тэгээ энэ хараа та нар мэдчихээн энэ олон хүнийг ингэж хордог. За нийгмийн халамжийн газрын дарга баяр сайхныг сүр дүүлэнтэй бариад хорио шалгаал удаа хугацаагаар тарчлаасан яасан. Одоо батлан даалтна гэсэн. Тэгэх шаардлага юу вэ? Ганц тэр зөвлөхийг яасан. Хуруу гарын тайруултал та нар хорьсон. Одоо дахиад яасан. Тэр яа Батсүр гэдэг хүн эрүүл мэнд. Гэхдээ ингэж тарчлах хэрэг юу нь юу вэ? Эн чинь улс төрийн захиалгаар гэдэг чинь тодорхой л байгаа шүү дээ. Тэгээ энэ байдлыг бид засаж сайжруулахгүй бол цаашид ер нь бүгдээрээ хоригдно. Бүгдээрээ цагдагдана. Энэ албан тушаал эн чинь албан тушаал нь мөнх боловч хүн нь мөнх биш байхгүй юу? Тэгээ хүнийг өнөөдөр араа шүдэндээ зуудаг, шалгадаг, энэ тагнадаг энэ байдлыг бид ер нь яаж засаж сайжруулах юм бэ? Эсвэл энэ үндэсний хөтөлбөр дотроо авилгатай тэмцэх газрын асуудлыг оруулж өгөх юм уу? Энэ соён гэгээр зөвхөн соён гэгэрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэдгийг зааж өгөх юм уу? Мөрдөн шалгах тэр чиг үүрэг, тэр тагнадаг, чагнадаг. Одоо энэ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй хоомтой холбоотойгоор бүх хүмүүсийг одоо ингээл хөрөнгө нь нааша цаашаа болсон бол тэгэл гүйцэтгэх ажил явуулаад тагнадаг, чагнадаг, мөрддөг, мөшигдөг. Ийм л байгууллага болж хувирсан. Энэ байгууллагатай холбоотой зарга зайлгаа хийгээд бид мянга яваад тусыг ис олно. Энд чи бүхэл бүтэн өөртөө авилга дотор авилгын сүлжээ бий болсон. Ерөнхий шүүгчтэйгээ прокурортойгоо нийлцэн ийм зүйл байна гэд өнөөдөрхөн над дээр нэг иргэн орж ирээд одоо төрд гомдогсод гэдэг төрийн бус байгууллага явж байна. Ерөнхий прокурортой уулзаж чаддгүй, ерөнхий шүүгчтэй уулзаж чаддгүй, тэгээд ерөнхийлөгчд хандаж болдгоо, уулзаж чаддгүй. Тэгээд авилгатай тэмцэх газрын даргад албан бичиг өгөхлөөр 8 сарын дараа хариу өгч байна гэж.